Та бүхний өдрийн мэнд хүргье. За энэ удаагийн подкастын эзнэр хүүхдийн номын зохиолч Инх Жаргалтай уулзаад байна. Тэгээд өнөөдөр бит хоёрын зүгээс шинэхэн гаргасан хүүхдийн номын тухай ярина. За цаашлаад анхны бүтээл болон ер нь хүүхдийн номын онцлог нь юу байдیں۔ Цаашдаа ямар ном бүтээх зорилготой вэ гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд танд энэ өдрийн мэнд хүргье. Энэ өдрийн мэнд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд намайг Инх Жаргал гэдэг. Саяхан 10 дахь ном болох цэцэрлэгт юу болдог вэ гэдэг хүүхдийн ном гаргаад байд. Би 2017 оноос эхэлж ном бичсэн, хүүхдийн ном бичиж эхэлсэн байна. Тэгэхээр хоёлаа нэвтрүүлгийнхаа эхэнд цэцэрлэгт юу болдог вэ гэдэг ном шинэхэн номынхаа тухай эхлээд сонсогчдод мэдээлэл өгье. Тэгэхээр одоо хүүхдийн зохиол гэдгийг бол бид нар нөгөө ингээд хүүхдийг илүү ойлгох юмсан, хүүхдэд илүү ойр байх юмсан, хүүхдийг ингээд сургамжлах, хүмүүжүүлэх гэхээсээ илүү тэдний ингээд ойр найз байгаасаа гэж би одоо хүүхдийн зохиол тийм байгаасаа гэж хүсдэг. Тэгээд тийм үндсэндээ ч гэсэндээ хүүхд одоо цэцэрлэгт явна гэдэг бол ингээд гэр бүлээсээ гадна ингээд нийгмийн харилцааны хамгийн одоо анхны нэг юм шилжилтэнд орж байгаа. Тэгэд энэ үедээ болохоор ингээд нэг юм айдаг, имээдэг, юу болох бол хэн байгаа бол аав ээж минь орхиод намайг яах вэ гэдэг тийм одоо мэдрэмж айдас байгаад байгаа учраас л хүүхэд уйлж гин, ганцаарж гин, явахгүй гэж одоо ингээд эсэргүүцэл үзүүлж гин тэ. Тэр үед нь ингээд нөө хүн ингээд мэдэхгүй юмнаас айдаг гэж байдаг шээ. Тэр энэ чинь ингээд өөрөөрт нь танил юм шүү. Цэцэрлэгт ийм зүйл болд юм шүү. Өглөө очиод ороо ирж авд юм шүү. Цэцэрлэг дээрээ гоё найзуудтай байдаг. 2 багш байдаг. Тэд нар бид чам тусалдаг гэдэг тэрс одоо ойлголтыг хүүхдүүдэд ингээд нэг анханаас нь хүүднээс энэ бол ингээд би төрөөл бараг 6 сартаагаасаа эхэлж хүүхдийг ингээд цэцэрлэгт бэлдэх одоо ном байгаасаа тэгээд бэлтгэд нэг хэрэглэгдэхэн байгаасаа гэж бодож гаргасан ном. Миний хувьд ч гэсэн олон ойролцоо насны хүүхдүүдтэй. Тэгээ яг анх хүүхдэд цэцэрлэгт өөх мэдрэмж, дээрэс нь хүүхдэд цэцэрлэгт явахыг ингээд сэтгэл зүйг нь бэлдэх гэдэг айгуу чухал. Ингээд яг таны хэлж байгаачлан. Тэгэхээр энэ ном яг тэрэнд тус олно гэж харж байна. Энэ номыг ингээд харахаар зураач нэг сонирхолтой санагдж байна. Мишель гэ зураач энэ зургийн тухай хүүхдийн номын ер нь онцлог нь яг юунд байд юм бэ? Зарим номыг харахаар маш их тексттэй байдаг. Зарим нь болохоор ингээд зураг голдуу байна тий. Тэгээ зурагтаа зохиомол янз янзын зургууд бас байгаад байна. Тэгэхээр хүүхдийн ном одоо зохиол, хүүхдийн номын зохиолчийн хувьд одоо яг энэ номыг гаргахдаа юун дээр илүү анхаарсан бэ? Хүүхдэд юунд илүү тохиромжтой байна? За хүүхдийн зурагт ном гэдэг бол одоо миний ингээд баг ингээд аягүй шүтдэг одоо нэг төрөл гэж болно, урлагийн төрөл. Энэ бол айгүй том орон зай эзэлдэг. Тэгээд маш их мэдрэмж, мэдлэг шаардж ингэж хийгддэг зүйл гэж би хардаг. Тэгээд тийм учраас одоо манай Мишель гэдэг зураач маань болохоор бас энэ хүүхдийн номын зургаар айгүй мэрэгшиж байгаа. Тэгээд айгүй мэдрэмжтэй зураач байдаг. Тэгээд бид нар болохоор Азийн сангийн хүүхдийн ном бүтээх хөтөлбөрт хамт хамрагдаад тэгээд зураачаа би ингээд олсон байгаа. Тэгээд хүүхдийн ном бүтээдэг зохиолчийн хувьд болохоор зураачаа ингээд бие биенийхээ гаргаж байгаа үнцгийг мэдэрч гаргана гэдэг одоо нэг тэр зураачаа олно гэдэг бол айгүй том одоо нэг юм хувь тохиол гэж хэлдэг болно л доо. Тэгэхээр Мишель миний ингээд бодоод исэн тэр нэг дүрийг ийм хөөрхөн ингээд игдүүтэй ингээд бандаашаа өмсөөд ингээд зогсож байгаа. Тэгээд харин юуныхаа цэцэрлэгт явсныхаа дараа ингээд өмдөө өмссөн, цүнх үүрц ингээд үсээ савнуулсан ингээд нийгэмссэн ингээд зогсож байгаагаар тэгээд ингээд дунд нь ингээд хүүхдийн зураг зохиол хоёр заавал ингээд их үхтэй байхаас илүү үгээр бичвэрээр өгөөгүй зүйлүүдийг зураг нь оруулж явах, зургаар гаргаагүй зүйлүүдийг бичвэр нь оруулж явах ч юм уу те нэг оруулж явах, зураг нь маш том мессеж өгж явах, тэр өгч чадаагүй мессежийг нь болохоор бичвэр нь ингээд өгж явах, хүүхдүүдэд за өнгө будан зөөлхөн юм байна, ийм байд юм байна, эн чинь энд ч гэсэндээ энэ яг над шиг юм байна. Би бас яг ингэдэг штэ гэдэг тэр мэдрэмжийг өгөх нь хүүхдийн номын хувьд айгүй чухал гэдэг. Би хүүхдийн номын зохиолч болсон түүхийг чинь санаад байна. Тэр түүхээ манай сонсогчдод хуваалцахгүй. Ер нь яагаад анх хүүхдийн ном бичих болов? Анхны бүтээлээ дөнгөж гаргаад байж хахад Бэритигээ бас ярилцчихсан. Тэгээд 10 дахь бүтээл дээрээ ярилцж байгаа маань бас айгүй надад тийм бэлэгшээлтэй сайхан зүйл санагдчихээн л да. Тэгээд анхны бүтээлээ би 2016 онд бичээд тэр 12 сар байсан учраас 17 онд хэвлэгдэжсэн.
Тэр маань болохоор бөөлхний зүүдийн найзууд гэдэг нэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх одоо ойлголтыг хүмүүст хүргэх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг чинь тэрэгцэртэй хүүхэд болохоос биш бүх зүйл нь одоо нэг хүүхдүүдтэй адил юм шүү. Та нартай адил ялгаатай байдал гэдэг чинь жирийн зүйл юм шүү. Хүүхэд ингээд том чихтэй байвал тэр бас чихээрээ нисчих бас болдог. Одоо гэхдээ одоо ялгаатай байдалд сул тал гэж хүмүүсийн хардаг зүйлд ч гэсэндээ бас давуу тал байж болдгоо гэдэг зүйлүүдийг хүмүүст ингээд ойлгуулахыг хичээс. Тэрэгцтэй иргэдийн холбоонд би бүр оюутан бахасаа эхэлж сайн дурын ажилтан хийсэн л дээ. Тэгээд 7 оноос эхэлж сайн дурын ажилтан хийгээд 17 онд би нэг яг тэрэгцтэй иргэдийн холбооноос гаргасан тэр номыг гаргаж ирсэн. Тэгээд хэд хэдэн зохиолчдод хүүхдийн зохиолчдод хандаж үзсэн боловч нэг л болохгүй байна. Чи нэг бичээ зүдэж гэхэд би надад бол ингээм дааш давсшгүй юм шиг санагдчихсэн. Тэгээд 2 3 өдөр бодож байгаад нэг юм санаа орж ирээд дүр орж ирээд тэгээд нэг бичээд явуулахад айгүй таалагдчихээн гэсэн тэр зүйлийг хараад тэгээд тэр ном маань бүр ингээд нөөбийн хүүхдийн сангаар хэвлэгдээ 6000% хөвлөгдөж ингээд бүх сургууль цэцэрлэгээ тарааж исэн надад ингээд урам маш их болж исэн. Тэгээд энэ хүүхдийн зохиол бичнэ гэдэг нь ингээд тал цэцэг тарьж байгаа юм шиг зүйлийг юм бэ гэдгийг би яг тэр мэдрэмжийг одоо ингээд авч исэн. Тэгээд тэрнээс тэр одоо мэдрэмж тэр урам зориг маань надад ингээд цаашдаа илүү олон зүйлийг бүтээх одоо ингээд урам дэм болж өгсөн байх гэж. Тэгээд би сүүлд ингээд CV-гээ харж байхад 19 онд би бас бөөлхний зүүдийн найзыг бичснийхээ дараа 19 онд би нэг 4 5 ном биччихсэн юм байлээ. Тэгэхээр яг ингээд хүүхдтэй болсон байна. Миний хувьд одоо ингээд хүүхдийн зохиол бичих нь яг баг бүүм болсон нэг тийм үе байсан байлээ л дээ. Тэгэхээр яг тэр одоо миний одоо энэ 10 дахь ном гарсан шалтгаан ч гэсэндээ одоо миний охины асуултаас үүдэлтэй одоо ингээд өвөө яагаад тэнгэр рүү явцсан юм бэ? Би өвөөтэй уцаар ярьж болох уу гэд. Тэгэхээр ингээд хүүхдүүд ингээд амьдралын шилжилтүүдийг тэд нар ингээд даван туулахад тэднэрт яг ингээд өөрийнх нь хэлээр өөрийнх нь ээлтэй тэр зургаар ингээд үзүүлж байгаа тэр зүйл байд юм болоо. Өвөө нь ингээд тэнгэр рүү явцсан гэж хүмүүс нийтлэгээр хэлдэг болохоос биш. Яг ингээд нэг эвтэхнэр ойлгуулад ингээд нэг юм драма үүсгэхгүйгээр тэгж ингээд нэг ойлгуулчих тийм хэрэгсэл одоо хиллэг аав ээжийн тийм яриа бас одоо ер нь бол нэг хомсон санагддаг. Тийм учраас энд нь багцсан тус нэмэр болох үүднээс одоо энэ намаа гаргаж байгаа. Одоо цэцэрлэгт юу болдог вэ гэдгийн дараагийнхын болохоор би сургуульд юу болдог вэ гэх мэтээр ингээд цуврал болгож бичнэ гэж төлөвлөж байгаа. Цаашдаа яг ямар зорилготой вэ? Одоо чинь сургуульд юу заадаг вэ те? Сургуульд юу болдог вэ гэх байдлаар ингээд цувралаар явна гэж байгаа. Тэгээд хүүхдийн зохиолчор ингээд ажиллаад явхад дутагдaltaй асуудалтай зүйл нь юу вэ? Давуу тал нь юу вэ? За юм номын борлуулалт болон бусад зүйл дээр те ямар бодлого хөтөлбөр хэрэгтэй гэж хардаг вэ энэ чиглэл дээр? Хамгийн чухал нь би ингээд хүүхдүүдэд зориулж ном бичээд байгаа ч гэсэндээ тэрийг худалдаж авах хүмүүс нь хүүхдэд хүргэх хүмүүс нь эцэг эхчүүд байгаад байдаг. Гэхдээ одоо ингээд бөөлхөн бол ингээд 8800-аар зарагддаг. Юу маань одоо цэцэрлэгт юу болдог вэ гэдэг ном маань 16500-аар зарагдж байгаа те. Яг одоо ингээд захын цайны газрын ч юм уу захын хоолны газрын 1-5 хоолны илүү нь байгаа байхгүй. Гэхдээ яагаад ингээд ийм зүгээр л ийм нэмгэн ном байж яагаад 8800 байгаа гэдэг ч юм уу те. Одоо тийм захын газар ингээд хумсаа анзлуудад 20,000 байгаад те. 20,000 хамгийн хямдхан тий 20,000 хүрэхгүй. Тэгэхээр ингээд нэг энэ хүүхдийн номыг ингээд чухал шүү. Хэрвээ хүүхд чинь энэ номыг ингээд авчих юм бол ингээд бага насны хүүхд бол номыг маш олон дахин удаа уншдаг, тэгээ хайрладаг. Энэ зүйлүүдийг ингээд үн цэнтэй гэж ерөөсөө эцэг эхчүүд маань бас төдийлөн сайн харахгүй байгаад байна. Тэгээд тийм учраас эцэг эхчүүдэд нөлөөлөх энэ үнэхээр чухал юм шүү гэж одоо ингээд эцэг эхчүүдэд нөлөөлөх зүйл айгүй чухал санагдаж байгаа. Би тэгээд ингээд хүүхд ер нь бол тэр нэг зохиол бүтээл хийж байгаа хүний нэг онцлог нь юм аядан юм ингээд ажиглаад айгүй ажигч гэрхэ болчдөг юм шиг байна. Миний эсвэл зүгээр уг чанарч гэж магадгүй мэдэхгүй. Тэгээд нөгөө ингээд цэцэрлэг дээр хүүхдээ авж байгаа эцэг эхчүүдийг ингээд харахад өнөөдөр юу ийдсэн? Багш яасан гэдэг ч юм уу те одоо ингээд нэг юм цэцэрлэгээс хүүхдээ авж байгаа тэр асуулт нь л өөрөө ингээд нэг нөлөөлчмөр байгаад байгаа хгүй. Өнөөдөр цэцэрлэгтээ гоё байсан уу? Хамгийн юу нь гоё байсан бэ? Чи багшаасаа ямар асуулт асуусан бэ гэж асуухаасаа илүү тэр сөрөг зүйл дээр төвлөрүүлээд тэгээ цэцэрлэгт ингээд улам гоё болох дуртай болох тэр зүйлүүд дээр нь төвлөрүүлэхгүй байгаад байна л да. Тэгэхээр
би бас эцэг эхийн ойлголт хандлагад нөлөөлөх хэрэгтэй. Тэгээд бас энэний дараагийн төлөвлөгөө гэвэл цэцэрлэгт юу болдог вэ гэдэг талаар одоо эцэг эхийн номыг нь бас бичээд эхэлсэн байна. Тэгээд яг цэцэрлэгт ер нь нэг боловсрол гэдэг чинь яг юм нэг 3 жигүүртэй сургуулаас сурагчаас эцэг эхээс хамаардаг. Эцэг эхчүүд одоо хүүхдийн боловсролд яг яаж оролцохоо ерөөсөө мэддэггүй юм байна гэдгийг би яг ингээд анзаараад байна л да. Тэгэхээр танаас цэцэрлэгт ингээд оруулахад танаас цэцэрлэг яг ямар хөтөлбөр хийжтэй, арга зүйч нь ямар туршлагатай хүн байдгийг, цэцэрлэгийн одоо багш нь ямар туршлагатай юм байдгийг та нарт ингээд хүүхдийн хөгжлийн үнэлгээ гэж явагддаг. Тэр хүүхдийн хөгжлийн үнэлгээ чинь уг нь эцэг эхт нь ингэж мэдээлээд хамтарч одоо энэ хүүхдүүдээ энэ дээр нь анхаарах хэрэгтэй байна гэж ингэж хамтарч ажиллах ёстой зүйл байгаад байдаг. Тэрийг нь одоо хүүхдийн хөгжлийн үнэлгээ гэж болдгийг эцэг эхтэн ч мэдээлэхгүй тэгэл ингээл нэг юм яамны нэг юм нэг явуулах ёстой бичиг баримтны нэг хэлбэр шиг л аваад байгаа юм л да. Тэгэхээр бид нар ерөөсөө өөрсдийнхөө асуултаар өөрсдийнхөө оролцоогоор цэцэрлэгийн орчин, сургуулийн орчныг нөлөөлөх боломжтой байгаа. Эцэг эхчүүд нэгдүгээрт ингээд хүүхдийн боловсролд яаж оролцохоо мэддэггүй, цэцэрлэгт юу болж байгаа, сургуульд юу болж байгаа талаар мэдлэг мэдээлэл нь ер нь ховор үед юм байна. Тийшээ бас оролцох зав зай муу үед юм байна. Тийм учраас энийг илүү нөгөө нэг өөрсдийг нь одоо оролцоо гэдэг чинь эрх мэдэл шүү дээ. Илүү эрх мэдэлтэй болгохын тулд тийм нэг мэдлэг мэдээлжүүлэх юм айгүй хэрэгтэй байна гэж бодоод энэ эцэг эхийн номыг бас бичгээр төлөвлөд байна. Таны бодлоор ингээ хэрвээ та шийдтэн ч юм уу байсан бол хэрвээ та хин нэг нь нөлөөлдөг эрх мэдэлтэн байсан бол те юуг илүү анхаарах байсан бэ? Юуг хэрхэн өөрчлөх байсан бэ? Энэ нийгмийн амьдралд ер нь юунд илүү их санаа зовж, зовж явж байна? Яаж өөрчлөнө гэж бодож байна? Тэрнийхээ төлөө та ямар оролцоотой амьдарч байгаа вэ? За би альтрын хүүхдийн ном бичгийг бол тал цэцэг тарьж байгаа юм шиг өөр нөлөөтэй зүйл гэж хэлсэн. Тэгэхээр миний одоо яг хийж байгаа зүйл бол бараг л шийдтэн шиг гэж би хардаг. Яагаад гэхээр хэрвээ би онцгүй юм бичээд хүүхдүүдэд ингээд юм ном бичнэ гэдэг чинь ер нь бол нэг аюултай зүйл шүү дээ. Ном бичнэ, хүмүүсийн өмнө гарч ирнэ, багш хийн дэр гэдэг чинь ер нь бол тийм нэлээд хариуцлагатай аюултай зүйл гэж би боддог л та. Тэгэхээр би цаагаараа ингээд дими юм яриа, цаагаараа буруу мессеж өгөөд ивэл хүүхдүүд бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тэгэхээр би хамгийн түрүүнд хүмүүсийг юу хийгээсэй гэж боддог гэхээр хүүхдүүдэд цаг гаргаасай. Тэгэд хүсэж байгаа өөрчлөлт нь өөрөө байгаасай. Уцаа битээ үз гэж хэлсэн хэрнээ өөрөө утас байнга битээ үзээд байгаасай тий. Тэгэхээр хүүхдтэй ном айгуу сайн авч өгөөд хүүхдэд цаг гаргаасай л гэдгийг би айгуу хүсдэг. Тэгээд энэ би өөрөө ингээд энэ зүйл чинь ямар үр нөлөөтэй байдаг вэ гэдгийг ингээд ээж хүний хувьд хараад байгаа учраас тэгээд эн чинь нөгөө бүр ингээд гэр бүлийн уур амьсгалыг яаж нөлөөлж ингээд өөрчилж болдог вэ гэдгийг ингээд хараад байгаа учраас амар айгүй хүчтэй зүйлээ. Энэ бол ингээд хүнийг ингээд хүн болгож бүтээхэд зөвхөн миний ном мэдээж биш те маш одоо чухал хэрэгтэй гой хүүхдийн зурагт гайхамшигтай номууд байгаа. Тэр зүйлүүдийг л ингээд хүүхдэдтэй хүртэх боломжийг нь олгоосоо одоо ингээд бидний социализмын үед амьдарч байгаа юм шиг чихэр бичэн гэдэг бол ерөөсөө тийм чухал зүйлүүд байхаа болцсон байна те бэлэг гэдэг ойлголтод хүүхдэд ингээд нөлөөлдөг юм гой номуудыг авч өгөөсэй гэдгийг л би маш их хүсдэг те. Хүүхдийн номын зохиолчоос гадна иргэний нийгэмд ажилтгаар нь илүү сайн тань тий. Тэгэхээр бас иргэний нийгэмд сүүлийн үед ямар оролцоотой ажиллаж байна, ямар зорилготой балцуул тий. Яагаад хүн ер нь бас иргэний нийгэмд ажиллах хэрэгтэй гэж боддог вэ? За одоо ингээд анхны номоо бичснээс нь минь эхлээл бодоход бүлхний зүүдний найзууд бол гендер ярьж байгаа, хөгжлийн бэрхшээлийн талаар ярьж байгаа, ялгаатай байдлын тухаар ярьж байгаа. Тэгэд энэ тухай ингээд мессеж өгөөд нөлөөлөл хийгээд байгаа гэж би хардаг байхгүй. Тийм учраас ингээд нэг хүний яг нөө бид нар нийгмээрээ яаж ингээд нэг ямар ойлголттой байвал сайхан болчих вэ гэдэг тэр бүх зүйлийг л иргэний нийгмийн үнд зүйлүүд ингээд өгдөгөө. Тэгэхээр энэ одоо нэг миний одоо ингээд зохиол бүтээлд хийж байгаа ажил бүх зүйлд маань одоо тэнд төрийн бас байгууллага хүний эрхийн салбар иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байсан нэг 12-3 жилийн одоо бүх цаг хугацаа маань одоо эднэрт ингээд зохиол бүтээлд маань шингэж явж байдаг учраас тэр бол миний хувьд айгүй үн цэнтэй цаг хугацаа байсан. Залуучууд тэндээс ингээд юу болохгүй гэдэг динсэг тэгээд үн зүйлийг шудраг ёс гэж юу гэдэг гих зүйлүүдийг хинээс олж хардаг. Тийм учраас хүнийг бүтээхэд бол маш чухал орон зай гэж би хардаг иргэний нийгмийг. Тэгээд одоо ч нэндээ миний одоо ингээд зохиол бүтээлд ингээд нөлөө үзүүлээд явдагт нь би маш их баяртай байдаг. Намайг бүтээхэд танаасаас ямар их хүчин нэрэг эсвэл хөрөнгө мөнгө цаг хугацаа шаардж байна. Энэ тухайга
За би миний хувьд болохоор хүүхдийн номон дээр ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол ном бичээд баг хүн бүхнийг паблишн байгуулад хүн бүхнийг ном бичээд ном гаргаад байл гэж одоо хүмүүс хараад байгаа шүү дээ. Гэтэ одоо миний хувьд бол бүр үнэхээр дуртай ажил маань энэ юм байна гэж одоо ийм сонголт хийгээд л байж байна л да. Тэгэхээр ялангуяа ном гаргахаас илүү хүүхдийн ном гаргана гэдэг бол маш их одоо нэг юм бусад номтой харьцуулахад зардал өндөртэй. Тэгээд одоо илүү зүгээр уран зохиолын ном бол ингээд харж байгаа тексттэй тэгээд чи өнгөгүй, зураггүй дэр гэдэг утгаараа зардал нь аяйгүй бага байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийн ном бол ингээд зурагтай байж хүнд хүрхэнтэй амин сүнс нь одоо зураг нь байгаад байгаа учраас би хичнээн сайн зохиолох бичлээч гэсэндээ зураггүй бол тэр хүн хүүхдэд хүрэх ямар ч ингээд боломжгүй шүү дээ, тий. Тэгэхээр хамгийн том сорилт нь болохоор ер нь бол эцэг эхчүүдийн одоо номыг ингээд чухалчлах үзэл одоо нэг хэсгийг бол маш сайжирч байгаа. Нэг үе бодол сайжирч байгаа. Гэхдээ л бас амьдралын боломж нөхцлөөс болоод бас ингээд ер нь бол нэлийн тансаг хэрэглэе гэж бол баг хүмүүс үзээд байгаа. Яг энэ хүүхдийн ном гэдэг бол яагаад гэхээр хүмүүсийн амьдрал бас тийм сайн биш байна, тий. Амжиргааны нөхцөл сайн биш байна. 20,000 төгрөгөөр ингээд ном худалдаж авах нь зарим хүнд бол зүгээр л нэг хэрэглээ байхад зарим хүнд бол 20,000 төгрөгөөр хоногийн хоолны одоо асуудал байгаа. Тэгэхээр нийт ингээд нийгэм эдийн засгийн байдал маань бас энэ одоо номыг ингээд борлуулалттай байхад бас нөлөөлж байгаа. Тийм учраас би яагаад 10 ном бичсэн бэ? Одоо инх жаргал 10 ном бичсэн гэдэг тэгвэл тэдэр нь хаагур зарагдсан бэ? Би л зарим нь 1-2-ыг харсан байна гэсэн хүмүүс бол байж магадгүй. Яагаад гэхээр би ч нийгмийн ажилтан мэргэжилтэй учраас энэ 10 номны чинь ихэнх нь баг төслийн шугамаар хэвлэгдсэн захиалгат зохиолууд дээр ингээд ажиллаад явчихсан учраас тодорхой тоонууд орон нутаг тодорхой зорилт бүлгүүд ингээд тараагдаж явчихсан ном байгаа байхгүй. Яг худалдаанд гарсан ном гэвэл одоо ингээд саяны гарсан номтой 3 л байгаа. Тэгээд Газын сангийн хүүхдийн номын хөтөлбөрт ингээд хамрагдахад бол ингээд миний хамгийн том олж харсан зүйл бол би нийгмийн ажилтан гэдэг зүйлээсээ нийгэмд нөлөөлнө, мэдээж зохиол бүтээл бол нийгэмд нөлөөлнө. Гэхдээ одоо нийгмийн ажилтан хүүхдийн зохиол гэдэг хоёр өөр одоо юун дээр тавих хэрэгтэй байлаа. Тэгэхгүй бол хитрхийн нөлөөллөө хараад ивэл одоо ингээд энэ баг боршуурч юм шиг одоо эсвэл юм зурч юу шиг болчих гоо. Тэгэхээр тэр хүүхдийн ном гэдэг чинь тодорхой юм сүнстэй байх хэрэгтэй. Тэр сүнслэг бүтээлтэй сүнслэг зүйлүүдийг бий болгохын тулд би ингээд уран бүтээлч гэдэг тэр сэтгэлгээгээр хандаж маш их бясалгаж, бодож, уншин, судлан, ажиглалт хийн. Тэгээд би одоо жишээлбэл цэцэрлэгт юу болдог вэ гэдэг номоо бичгийн тулд өнгөрсөн хаврын турш бараг 500 гаруй хүүхдүүд дээр цэцэрлэг дээр ингээд өглөөнөөс орой хүртэл яг сүнс шиг суугаад яг юу болдгийм байна гэдгийг ингээд харж байгаа байхгүй. Тэрнээсээ ингээд харахад эний чинь би одоо ээж хүн байж хүүхдэд цэцэрлэгт яваад байгаа үед энийг ерөөсө харддаг юм байна штэ. Ингэж асуудсан байна. Ингэж ийм зүйл болдгийм байна. Эцэг талаасаа би эцэг эхийн ном дээр энийг хөвчих ёстой байна. Хүүхд талаасаа би энийг яах хэрэгтэй байна. Багш чинь ерөнхийдөө нийтлэг ингээд ийм багш гэдэг дүртэй байгаад байгаа юм байна шүү. Яагаад хүүхдээ нэг төвшөнд суугаад нусыг нь арчиж болохгүй гэж. Тэгэхээр номон дээр яг тийм зураг гаргах хэрэгтэй байна гэдэг зүйлүүд ингээд анзаарч ажиглалтын дүгнэлтэндээ ингэж биччихээж яг энэ зүйл ингээд гарч байгаа энэ бүтээл маань. Тэгэхээр эхний юу бол ерөөсөө яг ингээд судалгааны юм шиг ингээд гэсэн юмнууд л гарцсан. Тэгээд эн чинь баг ингээд 4-5 удаагийн одоо хувилбар нь ингээд сайжирчээж хүнд уншуулж санал зөвлөмж авч ингэж гарч байгаа хгүй. Тэгэхээр маш их ингээд төвчээр төсвөр тэгээд хүнээс яг энийг претест хийхин тулд ч гэсэндээ ингээд мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авал илүү сайжруулаад тий. Тэгэхээр ингээд хүнтэй зөвлөлдөх, судлах, онцлох, ажиглах тэгээд тэрнийх нь үдсэн дээр ингээд зарим бас би өөрийнхөө бодлыг хаяад яг тэр зөвлөсөн хүнийхээр байх гэдэг ингээд юм сэтгэл зүйн айгүй олон зүйлүүд л болоод байгаа юм л да. Тэгсний үндсэн дээр яг ингээд юм ном гэж ингээд нэг хүний гар дээр гарч байгаа. Тийм үүднээсээ ч гэсэндээ хүүхдэд бас илүү сайн хүрх болов эцэг эхчид хэрэгтэй байх болов гэж л бодож байна. Баярлалаа. Тэгээ миний түрүүний хэлсэнчлэн эдгээр номыг маш олон хүүхдүүд, маш олон эцэг их худалдаж аваад нэгдүгээрт хөрөнгө оруулалт хийгээд тий зохиолчтой. Хоёрдугаарт гэх юм бол үндэсний баялгаа дэмжнэ гэгчээр тий үндэсний үйлдвэрлэл, үндэсний зохиолчоо илүү ингээд гаргах тал дээр дэмжлэг үзүүлээсэй гэж би бодож байна. Тэгээд худалдаж авах хэрэгтэй. Ялангуяа яг мөнгөний төлж тий ийм оюуны бүтээлд ингээд мөнгөний төлж аавна гэдэг айгүй чухал байгаад байна. Заваа гаргаад ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээд эдгээр номыг бас хаанаас яаж авах боломжтой вэ гэдэг мэдээллээр төгсгий.
Намын үн маань болохоор 16,500 гэж байгаа. Тэгээд энэ Alpha Book-ийн Metramall салбар дээр одоогийн байдлаар Интер номын төв салбар дээр зарагдж байгаа. Тэгээд энэ Интер номын Shangri-La, Хороолол гэсэн салбарууд дээр бас зарагдахаар төлөвлөж байгаа. Тэгээд бас хүргэлтээр бас Болжмор гэд пэйж байгаа. Тэр Болжмор пэйж рүү одоо кириллээр бичээл Болжмор гэдэг пэйж байгаа. Тэр пэйж рүү хүргэлтээр бас авч болно. Цэцэрлэгт юу болдог вэ хэмээх номын зохиолч их жаргалтай ярилцлаа. I'm only human after all. I'm only human after all. Don't put the blame on me. Don't put the blame on me. I'm only human. I do what I can. I'm just a man. I do what I can. Don't put the blame on me. Don't put your blame on me.